За сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төвөөс эрхлэн дэлгэж буй Момшогийн бодлого болон бодолтод. За Японы засгийн газрын тэтгэл шалгалт буюу Момшо шалгалтын 2019 оны материал Космо буюу техникийн коллежийн үед математик бодлогын 8 гэсэн ийм бодлого байна. За тангент лайн гэдэг нь болохоор шүргэгч чулууны айлж байгаа маа. Шүргэгч чулуун тий. Y-ийн юу яа логарифм e зөртэй x гэсэн мөрөө тийм үү? Энэ мөрийн шүргэгч чулууныг олох юм байна тий. Яадаг шулуун бэ гэхээр 0,0 цэгээр дайрсан тийм шулууныг олно гэдэг. За ерөнхийд нь гээд ярих юм бол тийм үү y-ийн f от x гэдэг ямар нэгэн функц өгсөн байх тийм. Тэр нь болохоор яг энэ тохиолдолд логарифм e зөртэй x юм байна. Энийн оронд одоо ямар ч мөрөө байж болно шүү дээ тийм үү. Тэгээд энэ шулууныг яа тийм ингээд мөрөө байлаа. Тэрийг болохоор энэ цэгээр нь дайрсан ингээд шүргэгч чулууныг олоо гэхээр бид нар шууд уламжлал авчдаг тийм үү. Y-ийн f от x байсан юм байна. F от x-ийн оронд уламжлал аваад f' от x болчихно. Тэ. Тэгэнгүүт энэ дээр нь болохоор энэ ямар цэгийн дээр дайрж байгаа юм бэ гэдэг цэгийнхэн координат нь хэрэгтэй. Энэ болохоор x0 гэдэг нэг тэд гэдэг өгсөн тоо тийм үү. Энэ цэг дээр шүргэнэ гэх юм болохоор f' гэдэг x-ийг олцсон байгаа бол тэрнийхээ одоо x-ийн наранд x0-ыг тавиад энэ бол яхаа шүргэгчлэний маань нэг тангенс альфа гараад ирнэ гэдэг тийм. Тангенс альфа. За тэгээд яхаа y-ийн f' от x-ээс x0 гэчээд ядглаа x-ээс нь x0 тавих хэрэг байна уу? X-ээс нь x0 тавьж болно. Тэгэх юм бол x нь болохоор яхаа x0 цэг дээрээ ирэхээрээ энэ хэсэг чинь 0 болж шүү дээ. Тэгээд ямар ч тоогоор үтсэн гэсэн 0 гараад ирнэ. Ардталт нь болохоор бол f от x0 авах хэрэгтэй юм. Тэгжиж нөгөө y маань адилхан f от x мөрөө дээрээ байна гэсэн үг болчих шүү дээ. Тэгэхээр би бол ингэж хийж болно гэсэн үг. Ерөөсөө яхаа f от x гэдэг функц өгсөн байж байгаа. Тэрийг x0-оор шүргсэн шулуун төчлийг бичээ гэх юм бол шууд уламжлалыг нь аваад уламжлалынхаа утгын дотор нь x0 гэсэн цэгээ тавьж агаад артлаас нь яхаа x-ээс нь x0 нэмдэг нь f от x0 гэж бичиж болж гин. Аль эсвэл зүгээр нэг тогтмол тоо тавьсан ч болно. Y-ийн яхаа f' от x0 энийг үржид нь x байх хэвээр нэмдэг нь тэгэл нэг b гэдэг. Шулууны төсөл гэдэг чинь угаасаа ямар нэгэн k-тэй нэмэх нь b гэсэн тэгшлэх хэвээр шүү дээ. Би болохоор ингээд уламжлал аваад тоогийн давангуудаа k олцсон юм бол болсон бол нэг тогтмол таах хэвээр b-ийг тавьчихж болно гэсэн. За тэгээд яхаа манай жишээн дээр болохоор гэх юм бол y-ийн логарифм e зөртэй x юм байна. Тэ e зөртэй x юм байна. Тэгээд яхаа уламжлалыг нь болох юм байна тийм үү? Y' буюу логарифм e зөртэй x-ийн уламжлалыг өгд юм бэ. Дөрвөн боостой логарифм a зөртэй x гэдэг функцийн маань уламжлал нь өөрөө 1 x l-ийн натурал логарифмтэй a гарах хэвээр. Манай тохиолдолд яхаа шууд яг y-гээрээ байгаа юм чинь log x-ийн уламжлалч юм бол 1 x-тэйгээ тэгээд l-ийн гэдэг чинь логарифм e зөртэй чинь л яваад байгаа шүү дээ. E зөртэй тэгэнгүүт a-гийн оронд энэ тохиолдолд манай буцаад e гараад ирлээ гэдэг чинь шүү дээ. Тэгээд яхаа y-ийн эдэн зэрэг явах юм бэ гэдэг чинь зүгээр 1 үстэй. Энэ бол зүгээр 1 x гэхгүй. Би энэ дээр болохоор y-ийн юм. Логарифм e зөртэй x жижиж болно, l-ийн x жижиж болно. Энийн уламжлалыг нь авлаа гэхээр тэгээд яхаа 1 x л юм байна шүү дээ. За тэгээд гол нь одоо болохоор нөгөө x0 цэг дээр шүргэж байгаа гэж бичих хэвээр тийм. Логарифм e зөртэй x ч юм болохоор яг графикийг зурх юм бол нэг иймэрхүү график байгаа. Тэгэнгүүт энийг болохоор x0 цэг дээр шүргэнэ гэдэг уулын бичих хэвээр. Тэгсэн чинь бид нар x0-ийнхаа бол хийгээд тийм мэдэхгүй. Бид нар төгсөнд болохоор энэ нөгөө 0 цэгийг дайршуулна гэж хэлсэн байгаа тийм үү. Тэгэхээр x0-ийнхаа хэд хэдийг мэдэхгүй ч гэсэн x0-ыг тавьчихдаггүй. Тэгвэл энэ x-үүд нь дахиад яваадах юм бол төрч магадгүй. Хэвдүүлээ функцийнхаа уламжлал дээр x0-ыг тавих хэрэгтэй. Гэхээр x-ийн хооронд x0-ыг тавиад энэ бол одоо манай шүргэгчлэний маань тангенс нь тийм. Одоо шүргэгчлэн маань бол ийм юм болох хэрэгтэй гэсэн үг. Юу яа? 1 x0-тай x-тэй нэмэх нь b гэдэг ямар нэгэн тогтмол тоотой л гэж. Тэгэд энэ шулуун маань гол нь 0,0-ыг дайрах хэрэгтэй буюу x-ийн оронд 0-ыг тавихаар y-ийн оронд 0 тавих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 0 тэнцүү гэж жаад 1 x0 0 нэмэх нь b гэж тавьчаар чинь эндээс ерөөсөө b тэнцүү тийм байна үстэй. Тэнцүү энэ x0 хэд байх нь хамаагүй те нэг тоог тэгээр үрччлээ энэ бол тэг гарах юм чаа тэг дээр b-г нэмээд тэнцүү b нөгөө талдаа тэг байгаа юм чаа ерөөсөө энэ b бол тэг юм байна. Манай шулуун болохоор бол y тэнцүү 1 x0 x гэсэн тийм шулуун байх хэрэгтэй байна. Тэгээд одоо x0-ыг авцаад болохоор x0-ыг яаж болох вэ гэж ба хэд дээр дарж байгааг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ буцаад дахиад юу гэх юм энэ x0 цэг дээр нь болохоор энэ шулууны чинь хувьд ч биелж байгаа бас нөгөө мөрийн маань хувьд ч гэсэн биелэх хэрэгтэй өстэй. Тэр би энэ дээр x0-ыг тавихаар энэ дээр y нь болохоор их маань логарифм e зөртэй x0 гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр 0,0-ыг дайрахаас гадна яхаа x0 дээр логарифм e зөртэй x0-ыг дайрах ёстой гэдгийг нь ашиглаад энэ нэрийн оронд нь тавьчихтэй.
y-ийн оронд логарифм y зэрэгтэй x 0 тэнцүү нөгөөт нь яхаа 1 бахан x 0 x шүү дээ тийм үү? b байхгүй болсон 0 болсон чинь. Тэгсэн чинь энэ дээр нь 1 бахан x 0 x-ийн оронд x 0-ыг тавьчлаа гэсэн. Тэгээ энэ хоёр урагдаад тэнцүү 1. Ерөөсөө логарифм y зэрэгтэй x 0 тэнцүү 1. y-ийн тийм үү? Энэ y суурийнх нь нэг зэрэг нь x 0 гарах юм байна гэсэн үг шүү дээ. Y-ийн нэг зэрэг нь x 0 гэдэг чинь ерөөсөө x 0 гэх юм бол y л биш дээ. Ямар ч тооны нэг зэрэг нь өөрөө гараад ирнэ үстэй. Тэгэхээр y-ийн тэнцүү яхаа логарифм y зэрэгтэй x энэ шулууныг тэгтэйгээр дайрах шулууны тэгшлэлийг олно, ширүүг шулууны тэгшлэлийг олно байсан. Бид нар уламжлалаа аваад үзсэн чинь 1 бахан x гараад ирсэн тийм. Тэгээ x 0 цэгээр дайрна гэх юм болохоор 1 бахан x 0 y-ийн тэнцүү 1 бахан x 0 x дээрийнх нь b ийм хэлбэрийн тэгшлэл гарах хэрэгтэй юм байна гэдэг. Тэнгүүтээ 0 0-ыг дайрна гэдгийг ашиглан бодлохоор b тэнцүү 0 болсон. Тэгээд y-ийн тэнцүү яхаа 1 бахан x 0 x гэсэн шулуун юм байна гэснэ. Энд чинь өөрөө бас яхаа нөгөө энэ юу гэлээ логарифм y зэрэгтэй x гэсэн функц дээрээ байгаа юм чинь x 0 цэг дээрээ нөгөө талаас яхаа логарифм y зэрэгтэй x 0 цэгийг дайрах ёстой штэ гэдгийг нь ашиглаад болоод үзсэн чинь болохоор x 0 тэнцүүд y гараад ирсэн. Тэгэхээр манай шулуун бол y тэнцүү яхаа 1 бахан y x гэсэн ийм шулуун байх юм байна. Харин дээр y тэнцүү 1 бахан y x гэж тавьчих юм бол ийм шулуун байх юм байна гэсэн үг. За нэвлэн байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.